За та бүгдийн энэ өдрийн амланг айлтгая. Тэгээд та бүхнийг энд урьдсан гол учир нь юу гэхтэйгэн зэрэг энэ сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хууль зүйн дотоодгийн яам болоод цагдаагийн байгууллагатай холбоотойгоор нэлээдгүй асуудал явагдаж байгаа, яригдж байгаа. За энэ асуудал дээр бас энэ хууль зүйн дотоодгийн яам болоод цагдаагийн байгууллагаас бас тодорхой хэмжээний хариулт өгөх зүв бахаа гэж утсан үднээс та бүхнийг урьсан юм аа. За нэгдүгээрт юу гэхтэйгэн зэрэг дөнгөж саяхан энэ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хөвлөлөөс тодорхой асуудлаар бас сэтгүүлчдийг таган чангасан асуудлаар бас мэдээлэл хийж ах шиг байна. За энэ асуудалтай холбоотойгоор мэдээж манай Баатаргуу дарга хариулт өгөө явчих бах. Зүгээр хууль зүйн дотоодгийн яамтай холбоотойгоор өмнө нь одоо нэмдэр сайд дээр хууль зүйн дотоодгийн сайд нэмдэржид одоо удаа дараагийн албан бичиг ирүүлсэн гэсэн ийм асуудал яригдсан. За энэний хүрээнд бас бид нар хариугаа аммаар байна гэсэн асуудал тавьж байна. Хууль зүйн дотоодгийн яамд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хөвлөлөөс 2018 болоод 2019 онд ерөөсө 5 удаа л албан бичиг ирүүлсэн. За энэ сошиалаар явагдаад байгаа сэтгүүлчдийн нэгдсэн хөвлөлөөс мэдэгдээд байгаа 2018 оны 4 сарын 26-ны өдрийн 1 дорop 91 тоот албан бичиг бол тус яамд бол ирээгүй. Би бол яг энэ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хөвлөлөөс ирүүлсэн энэ 5 албан бичгийг ингээ хуулбарлаад аваад ирсэн байна. Зүгээр тодорхой асуудлаар хууль зүйн дотоодгийн сайдад хүсэлт хөргүүлэх тухай болоод за тайлан хөргүүлэх тухай, мэдээлэл авах тухай, санал хөргүүлэх тухай, хамтран ажиллах хүсэл гаргах тухай гэсэн ийм албан бичгүүдийг ирүүлсэн. За хоёрдугаар гэх юм бол та бүхэн бас мэдж байгаа бах. Хууль зүйн дотоодгийн яамны ажилчид энэ Шангрила зочд буудалд 7 сая төгрөгийн хоол идсэн байна гэсэн ийм асуудал яригдсан. За энэ бол та бүхэн хэрвээ хүсээд хууль зүйн дотоодгийн яамны цахим хуудсанд ороод үзэх юм бол шилэн дансны мэдээлэл дээр байж байгаа энэ асуудал. За бүр цааш нь ингээд задлаад ухаад үзэх юм бол энэ хууль зүйн дотоодгийн яам болоод түүний удирдлагууд аль багш нар энэ дээр бол хоол идсэн асуудал байхгүй. Бүгд Вьетнам улсын нийгмийн хамгаалах яамны сайд нь 35 оны бүрэлдэхүүнтэйгээр ажлын айлчил хийсэн. За энэ айлчил юутай холбоотой байсан бэ гэхтэйгэн зэрэг хоёр орны хооронд ялтан шилжүүлэх гэрээг үзэглэх бусад асуудлаар ажлын айлчил хийсэн байж байгаа. За энэ айлчлалын бүрэлдэхүүнд бид нар өдрийн болон оройн зоог барих ийм асуудлаар энэ Шангрила зочд буудал төлөө авалтыг зохион байгуулсан ийм гүйлгээ байж байгаа. Зүгээр нэг үгүй хэлэхэд энэ дээр зөвхөн одоо юу гэдгийг хууль зүйн дотоодгийн яам гэсэн гүйлгээг нь л гаргаж тавьж байгаа болохоос цааш нь ухаад энэ одоо яг ямар задаргаатай юун зориулсан ийм арга хэмжээ байсан бэ гэдгийг харамсалтай нь бас энэ зарим одоо ингээд түгэж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань бас түгээсэнгүй. Тэгэхээр бас энэ зөв мэдээллийг тэнцвэртэй мэдээллийг хүргэх үүднээс энийг бас та бүхэндээ дуулгаж байгаамаа. За ингээд сэтгүүлчдийг таган чагнасан гэх ийм эрүүг хэрэг байгаа эсэх асуудлаар манай энэ цагдаа ерөнхий газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах албаны дарга Баатаргуу дарга хариулах хаа. За та бүхний энэ өдрийн амрыг ирье. Өнөөдөр хэвлэлийн уралдаан холбоотой манай сэтгүүлчийн зүгээс тайлбар өгөх нэм хүсэлт тавьсан. Үүний дагуу мэдээлэл өгж байна. За энэ сэтгүүлчийг таган чагнасан гэдэг асуудал бол өнөөдөр ирж байгаа асуудал биш ээ. Энэ 2018 онд энэ асуудал хэвлэл мэдээллийн хэрэгсээр гарсны дараа цагдаагийн байгууллагаас албан ёсоор тайлбар хэлж ийсэн. Ийм асуудал байхгүй гэж. Тэгэхээр тухайн үед үйл явдал юу болсон бэ гэхээр эрүүгийн цагдаагийн албаны нэр бүхий хоёр албаагчийг тагнуулын ерхий газраас шалгасан. Шалгаад энэ уг асуудал маань гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Өөрөөр хэлэх юм бол сэтгүүлчийг таган чангасан асуудал байхгүй байна гэж үзээд нийслэлийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэгэхээр энэ бол ийм байгаамаа. Тэгээ өнөөдрийн байдлаар бол яг сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүг хэрэг үүсгээд шалгаж байгаа ийм асуудал цагдаагийн байгууллагад бол байхгүй нэ шүүж үзлээ. Байхгүй байна. Яг та бүхэн мэдж байгаа нэг гүтгэх зөрчил гэдэг юм уу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан дээр бас сэтгүүлчтэй холбоотой гом саналууд байна. Тэгэхээр яг мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор ингээд эрүүгээр үүсэж байгаа юм асуудал байхгүй. Тэгээ аливаа хэрэгт бол та бүхэн мэднэ хохирогч гэж байдаг. Хэрвээ одоо яг үнэхээр тэр чагнуулсан хэвлэл мэдээллийн байгууллагын ийм сэтгүүлч, редакц, сайт хүм байгаа бол гомлоо эрх бүхий байгууллагад гарах одоо нээлттэй. Тэгэхээр дахин цагдаагийн байгууллагаас та бүхэнд хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ сэтгүүлчийг хууль бусаар тагнаж, чагнасан ийм асуудал бол цагдаагийн байгууллагаар байхгүй. Ерөн сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой тэрийг тагнаж чагнасан асуудал бол гараагүй. Энэ асуудал яригдж явах үед тагнуулын ерхий газраас холбогдох шалгалт хийж нэр бүхий хоёр албаагчийг
шалгасан. Ингээд хэрэг нь бол ийм үйл ажиллагаа болоогүй байна гэж нийслэлийн прокурорын газраас үзээд хэрэг нь бол хэрэгсэхгүй болсон байгаа шүү. Тэгэхээр энэ буруу дашаа мэдээлэл бид нар урд нь ч залруулга өгж исэн, одоо ч гэсэн залруулга давтан өгж байна. Дахин хариуцлагатайгаар мэдтгэхэд энэ асуудал байхгүй гэдгийг та бүхэндээ мэдээлэл өгж байна. Сэтгүүл хэвлэл мэдээллийн энэ одоо яг энэ тухайн үед ингээ яригдсан шүү дээ. Гомдол ингээл ийм болж ийн гэд. Тэгэхээр холбогдох шалгалтыг тагнуулын ерөнхий газраас хийсэн. Тэгээд энэ асуудал нь бол ийм сэтгүүлчийг тагнаж чагнасан ийм асуудал байхгүй байна гэж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзээд нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон. Одоо илээс хөгжиж байгаа эсвэл одоо энийг анх мэдээсэн нь энэ 7 өдрийн өдөр мэдээсэн нь осигурлж шингийн багтаа тий 200 мянга орны дарга. Тэр энэ хүн одоо худлаа мэдээлэл гаргасан гэж үзэх үү? Тэг энийг та бүхэн тухайн мэдээлэл өгсөн хүнээс тодруулах хэрэгтэй байх гэж үзэж байна. Бид нар бол яг уул зүүн цайдаар ажиллаж исэн хүн бас нэг нэвтрүүлэлт орохдоо иймэрхүү зүйл яригдсан. Тэрнээс ишцэл авсан л гэж өөрөө тиймэрхүү зүйл ярьж явах шүү гэлээ. Тэгэхээр бид нар хэлж штэ албан ёсоор энэ хэрэг бол ийм хэрэг байхгүй ерөсгүй болсон. Тэгэхээр сэтгүүлчдийг та бүхэнтэй бид нар гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх энэ чиглэлээр хамтран ажилладаг ийм байдлаар тохиолдолд одоо ямар нэгэн төр сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой ингэж тагнаж чагнадаг ийм асуудал цагдаагийн байгууллагад байхгүй. Тэр та бүхэн ойлгох хэрэгтэй. Сэтгүүлчид тагнах гэж ямар тийм эрхэм цагдаагийн газар ч юм уу тагнуулын газар ирэхгүй байгаад байдаг уу? Мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд ингэ тагнаж чагнах гэсэн байхгүй шүү дээ. Үнэхээр гэмт хэрэг ностой гэмт хэргийн талаарх мэдээлэл авагдсан. Тэгээс та бүхний нийтлэх гэж байгаа мэдээллийг юу мэдлэх чинь гэж тагнаж чагнадаг ийм асуудал байхгүй шүү дээ. Энэ Монгол улсад энэ ороод харин зүгээр яг гэмт хэрэг та бүхэн өөрсдөө бол мэдж байгаа бох. Ностой гэмт хэрэг үйлдэл холбогдол гэмт хэрэг үйлдэлээс нь урьдчилан сэргийлэх, тасан зогсоох, гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллага эрх бүхий байгууллагууд бол үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай өөрөөр хэлэх юм бол та бүхний олж идсэн мэдээлэл ажиллаа хийж явах чинь бол ийм асуудал байхгүй. Тэгэхээр энэ гүйцэтгэх ажиллагаа явуулна гэдэг юм чинь дан ганц дураараа хийдэг ч ажил биш. Энэ чинь прокурорын байгууллагын зөвшөөрлөөр явагддаг ажил. Тэгэхээр ингээд дур мэдээ цагдаагийн байгууллага ийм ажиллагаа явуулах ямар ч үндслэл байхгүй, эрх зүйн орчинч байхгүй нэгсэн тохиолдолд энэ хүмүүс бол хуулийн дагуу хариуцлага явуулна. Хэрвээ тэр тагнуулсан гэдэг одоо сэтгүүлчрөө байвал гомдлоо гарах хэрэг нээлттэй. За баярлалаа сэтгүүлч. За. Яасан нэ? Сэтгүүлчдийн нэгдсэн хоёр удаа амжилт бичиг явуулсан гэж байна. Тэгээд танад бол тийм асуулт. За би түрүү хэлж штэ. 2018-аас 19 онд ер нь бол ингээд 5 удаа албан бичиг ирсэн. За энэ албан бичгийг би хувьлаад ирсэн байж байна. Эндээ үнэхээр хариутай гэсэн албан бичиг бол ирээгүй. Өөрөөр хэлэх юм бол хүсэл төргүүлэх тухай, хамтран ажиллах хүсэл тавих тухай, санал хөргүүлэх тухай, мэдээлэл авах тухай, тайлан хөргүүлэх тухай гэсэн ийм албан бичгүүд ирсэн. Тэрнээс одоо яг сошиал юун дээр хэл мэдээллийн хэрэгсэл дээр тавигдаад байгаа тэр 2018 оны 4 сарын 26-ны өдрийн тим тоо албан бичиг бол манай яамд бол ирээгүй. Харин тийм учраас харин 4 сарын манай дээр 4 сарын 5 сард нэг ирсэн байна. За 4 сарын 27-ны 02 дорооп 97 тоо албан бичиг ирсэн байна. За ингээд 19 онд бус нь бол 19 онд ирсэн ийм албан бичгүүд л.